Мартин Лютер Кинг 1929 оны 1-р сарын 15-нд Жоржиа мужийн Атланта хотод санваартан эрхэм том Мартин Лютер Кинг болон Альберта Вильямс Кинг нарын хүүхэд болон мэндэлжээ. Америкийн санваартанд тэрээр Африк гаралтай Америк иргэдийн иргэний эрхийн хөдөлгөөний удирдагч байв. Кинг хүчирхийллийн бус аргаар Америкийн иргэний эрхэнд маш том ахиц гаргаснараа түүхэн тэмдэглэгдэж Америкийн үндэсний бахархал болж чадсан юм. Сургуулийн шилдэг сурагч тэрээр 12 дугаар ангиад алгасан 15 настай байхдаа ахлах сургуулиа төгссөн бөгөөд Морховсын коллежид элсэн орж 1948 онд социологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй болсон байна. Кинг Корете Скотто 1953 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэрлэж 4 хүүхэдтэй эцэг эх болсон байна. 1954 онд Кинг Алабама мужийн Баптист сүмийн санваартан болсон бол Бостонын их сургуульд 1955 оны 6 дугаар сарын 5-ны өдөр докторийн зэрэг хамгаалсан байна. Иргэний эрхийн идэвхтэн тэрээр 1955 онд Монтегерийн автобусны хоргийг хар арьст иргэн суудалж суух эрхгүй байлаа. Эсэргүүцсэн хөдөлгөөнийг удирдах 1957 онд Өмнөдийн Христийн манлайлалын чуулганыг байгуулахад оролцож тус чуулганы анхдагч тэргүүнээр нь ажиллаж байлаа. 1963 онд Вашингтон хотод болсон жагсаалын үеэр Мартин Лютер Кинг надад мөрөөдөл бий хэмээх алдартай илтгэлээ тавьжээ. Ийхүү агуу илтгэгч, манлайлагч болохоо олон удаа харуулж түүний нэр хүнд өсгийн хэрээр холбооны мөр товчоноос түүний үлдийг хянах болсон байна. Арьс өнгөөр ядгуурлан гадуурхын эсрэг хүчирхийллийн бус аргаар тэмцэгч түүнийг 1964 онд Нобелийн энх тайвны шагналаар шагнав. Ийхүү Кинг амьдралын сүүлчийн мөчөө хүртэл хүний эрхийн төлөө тэмцээр байсан бөгөөд ядуурл болон Вьетнамын дайны эсрэг үйл ажиллагааныхаа хүрээг чиглүүлэн ажиллаж байлаа. Тэрээр 1968 оны 4-р сарын 4-ний өдөр Теннесси мужийн Мемфист амь насаа алджээ. Түүнийг нас барсны дараа 1977 онд ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон болон Конгрессийн алтан одонгоор тус шагнасан байна. Хамгийн анх 1983 оны 11-р сарын 2-ны өдөр ерөнхийлөгч асан Рональд Рейган Кингийн гигант туршлагыг хүндэтгэх үндэсний баярыг тэмдэглэж байхаар санаачлан тогтоолд гарын үсэг зурж байсан бол 1992 онд ерөнхийлөгч Жорж Буш жил бүрийн 1-р сарын 3 дахь даваа гараг Кингийн нэрэмжит үндэсний баяр болгохоор зарлиг гаргажээ. Кинг Вашингтон хотод Америк нэгдсэн улс дахь арьс өнгөөр ялгуурлан гадуурх байдлыг эсэргүүцэж жагсаг сонсогчдын өмнө Мартин Лютер Кинг 17 минут үргэлжилсэн үг илтгэлээ 1963 оны 8 дугаар сарын 27-нд тавьж байжээ. Үг илтгэлтэй тэрээр 1863 онд сая гаруй болчуудыг суллсан эрх чөлөөний тунхаглахыг тухай сануулan хэлээд 100 гаруй жилийн дараач хар арьстай хүн эрх чөлөөгүй байна хэмээн үргэлжлүүлсэн байна. Кинг хизээ нэгэн цагт эрх чөлөө тэгш байдал дээр тогтно хэмээн өөрийн мөрөөдлөд тодорхойлсон сонсогчдын сэтгэлийг ихэд хөдөлгсөн бөгөөд чухам уг илтгэл 2 дугаар зууны хамгийн шилдэг итгэлээр шалгарсан байна.